За сайн бацхан уу. Өнөөдрийнхэн бичлэгээр та нарт энэ омсны төрийн дээр ингэж хээ гаргаж нэхэх нэг жоохон жирчгэр хээ гаргах энэ аргыг зааж өгье. Энэ бол зөвхөн энэ омсны төрийн дээр биш. Энэгээр бол хүүхдийн хувцас, цамц юуны нэгтэй бол жилетик нэгтэй хормой болон ханцанд бол ийм хээг бол гаргаж болдог. Энэ нэгдүгürt бол энэ сундаггүй, хоёрдугаарт бол бас их хөөрхөн харагддаг ийм хээ байгаа. За би бол сая хэд хоногт нэгсэн ийм омснуудаа шагаагаар татдаг ийм омснууд бол нэгсэн. Эндээ бол ингээ бүгдээр нь ийм хөөрхөн хээ гаргасан. Энэ сунахгүй нэгдүгürt, хоёрдугаарт гэвэл нөгөө пүүз кетний дотор өмсгөр ингээ яг ингээ хөөрхөн дээшээгээ хээтэй цугууч ингэж харагддаг. Зарим нь юм хээтэй, зарим нь дундаа хээтэй, зарим нь хээгүй ингэж тэгсэн байгаа. За одоо энэ хээг хэрхэн гаргах тухай зааж өгье. За энд би хээг гаргацсан явж байна. Одоо энэ нэг омс эхлээд ингээд хээг гаргацсан явж байна. Энэ цааталтаа бол ингээд давхар авчдаг учраас дотор тал нь маш их хөөрхөн ийм цэвэрхэн гараад ирдэг. Гаднаасаа гарсан ийм одоо ирмэгтэй хөрөөний иршигч гэдэг юм. Ийм тавгар ирмэгтэй ингэж гардаг. За энийг одоо хэрхэн нэхэх тухай танд энэ омсыг бол дандаа ингэж нөгөө битүү нэхэж байгаа. Тэгээд тойргоор нэхдэг учраас бол үзүүлэхэд энэ олон зүйтэй учраас жоохон хэцүү байна. Тэгээд би та нарт энэ задгаа нэхээсээр үзүүлээд хий. За энд би хэдэн гогцоо аваад дээш нь ингээд 1 2 3 4 4 игнээ бол нэгтсэн байна. Ер нь бол энэ хээг гаргахад бол 3 юм уу 4 игнээ явал одоо энэ хээг гаргах нь зөв байдаг. Тэгвэл бас хитрхи зузаан том болчвол онцгүй. За тэгээд одоо энэ хээг хэрхэн гаргах вэ гэхээр зэрэг энд ингээд хоёр гогцоог ингээд хамтд нь аваад давхар аваад нэг сул гогцоо аваад зүүн дээгүүрээ нэг ороож аваад дараачихын ингээд гогцоо эргүүлээд аавна. Тэгээд хоёр гогцоог хамтд нь тэгээд дараагаар нь нэг гогцоос нэг сул утас зүгөө ороож аавна гэж ойлгох чинь энэ бол айгу амархан. Тэгтээ энэ тоотой юм нэгж яхтаа бол гогцоогоо маш сайн тоолох хэрэгтэй. Заримдаа ингээд нэг 2-2-оор нь аваад дундаа нэг сул авч явж байгаа учраас гогцооны тоо маань бол алдагдах тал байдаг. Гол аюул бол тэрийг сайн тоолоод ингээ явж явах хэрэгтэй. За ингээд хоёрыг давхар авлаа. Дандаа энийг зөв талдаа гаргахтаа зөв талаасаа нүүрэн талаасаа нэхтэй бол энийг гаргаж явах хэрэгтэй. Яагаад гэвэл энэ юу учраас хээ маань ингэж гарах учраас 1 2 3 4 5 За ингээд дараагийнхаа эгнэд явахтаа бол бүгдийг нь одоо нэг гогцоо олгоод нэгчдэг. Жишээлбэл мэтчлэнгээр ингээд нэгчнэ. За ингээд хараар зэрэг эндээ нөгөө нөхнүүд нэг дундаа нөхтэй ингээд ийм нэхэс бол гарч ирлээ. За энийг мөн адилхан энтэйгээ яг энэ нүх гарахаас урд хэдэн игнээ явсан те нэг 4 игнээ би явсан байна. Тэгэх юм бол энэс дэшег мөн 4 игнээ ингээд ердийн нэхэлтээр бол нэхэ явчихна. Жишээлх юм бол одоо нэг жоох гэрлийн тусгалмуудтай.
За одоо харахаар зэрэг энд нэг юм жоохон нүхнүүд гараад ирсэн хац. Энд нэг нүхтэй, энд нэг нүхтэй, энд нэг нүхтэй гэхэд ийм эс. За энийгээ үргэлжлүүлээд цааш нь ингээд яг энэ нүх гаргасантайгаа ижил хэмжээний урттайгаар нэхэн тэгээд энэ маань одоо дааш нь буулгаад ирэхээр зэрэг ийм хээ гарч ирнэ гэсэн. За ямар ч гэсэн бүгдээрээ ингээд дээшээ дөрвөнхээ нэхэ. За одоо бид нар ингээд нэхэд гаргаад ирлээ. Одоо тэгэхээр яг энэ хээ нүх гарсан энэ хэсгийг яг голд нь нугалж яхаар тааруулаад ингээд яг ижил хэмжээтэй нэгсэн байгаа учраас ингээд гараад ирнэ. За энийгээ цааш нь давхар цааталтайгаа бариад нэгчдэг. Үгүй юм бол хэрвээ та нар давхар барьж чадахгүй бол бүр нэхэд дуусныхаа дараа энд үлдсэн энэ утсаараа бас ингээд цаа талд нь бариад гараараа бол ойчиж болдог. За ер нь бол хамгийн гоё цэвэрхэн гардаг арга бол энэ давхар нэх. За давхар нэхийн тулд би одоо энд үзүүлээ. Энэ ихнийхээ гогцоог шууд зүгээр авчи. За энд байгаа энэ дээр гарч ирж байгаа нэг ийм нэхээсний чинь энэ ирэмгүүд нь штэ тий. Энийгээ бол яг холбоод явчихдаг. За эндээс одоо энэ хоёрыг одоо энд харагдаж байгаа шиг. Энэ хоёр. За энэнийг одоо энэ юутайгаа бол холбож нэхнэ. За ингээд энэ дундуураа гэж гаргаж ирээд за тэгээд эхнийхээ юутай бол холбоод дараачих нь мөн адил энэ цаатаад нь яг гэвэл энэ нөгөө гогцоо маань ижил тоотой байгаа учраас бол дали болох нааш цаашаа болох юм бол гайгүй. Энийг бол ягцсан тоолоод энэ юуныхаа гогцооныхоо яг харалдаа байгаа энэ харагдаж байгаа хоноо холбоо шиг энэ харагдаж байгаа юуныхаа завсраар одоо энд нэг хоноо холбоо энд ингээд яхаа шахаад энэ гогцоотойгоо нийлүүлээд ингээд нэхэд байна гэсэн үг. За энэгээр оруулаад одоо дараагийн хоноо холбоо маань энэ гарч ирж штэ. Энэ хоёрынхаа дундуур оруулаад тэгээд давхар гаргаад ирнэ. Энэ нэлээ аажих үзүүлээд тэр хоёрыг авлаа. Гэт надлынхаа юугаар оруулаад энэ цаад байгаа хэлсэн хэсгийнхаа ирэмгийн энэ хоноо холбоонд дундуур оруулаа. Энийг ерөөсөө яг л харалдаа хоноо холбооных нь дундуур оруулаад татаж гаргаж ирээд давхар нэгчих хэрэгтэй. Одоо энд харагдаад байна шүү дээ. Энэ нүхнүүд одоо ингээд нэг энэ нүхнүүд харагдаад байгаа үстэй. Энэ одоо завсраараа оруулаад энэ талтайгаа гогцоонуудтайгаа холбоно гэсэн үг. Ингээ ойрхоноос сайн харах юм бол нэлээ тод гарч ирнэ. За ингээд бүгдийгээ холбочхоор зэрэг чинь одоо нөгөө жирчгэр ийм юунууд чинь дор гарч ирээд ард талдаа бол ийм болно. Энэ дотор тал болно гэсэн үг. Ингээд одоо ингээ харахаар зэрэг ийм болоод гараад ирнэ. За хэрвээ та нарын цаатлынхаа энэ хоноо холбоот гарч ирж байгаатай шууд ингэж холбож нэхэж хэрвээ чадахгүй байгаа бол зүгээр бүгдийг нэхэж дууссныхаа дараагаар
энд үлдэж байгаа утсаа тэвнэд суулж байгаа цаа талд нь жигтгэн ингээд бариад бол бас ойчж болдог талтай. За ингээд ийм боллоо. Ингээ харахаар зэрэг. За энэ хооронд энэ овсны дотор талд бол гараад ирэх юм бол энэ ийм давхар болоод ирэхээр заримдаа бас ингээд энэ ойрхон энэ өсгий дээр нь бас энэ жижиг юм эрзэн хийгээд энэ хоёр бэхлээд ингээд бас өсгийг нь доош унахгүй бол болгочих болдог тал бас байдаг. Яг гэвэл энэ хоёр ингэж нэгсэн энэ хоёрын чинь дунд бол ийм завсар ийм хөндий гарч ирж байгаа ийм одоо ийм дотоороо ийм сувгтай байгаа. Ийм хөрхөн ижирч гэрхий гартгаа. За энэ дотор тал нь энэ гадна тал нь ингээд гараад ирлээ. За та бүхэндээ амжилт хүсье. Та нар маань миний хийж байгаа энэ жижигхэн бичлэгнүүдийг таалагдж байгаа бол subscribe дарах уу эсвэл одоо миний захиалагч юм уу эсвэл абонемент гэсэн товчон дээр бол дарж намайг дэмжээрэй. Ингээд намайг дэмжиж байгаа та бүхэндээ баярлалаа.